За 2026 оны хамгийн эхний дугаар Монголын хөрөнгийн зах зээл буюу дотоодын хувьцааныхаа 7 хоног тутмын тойм мэдээллийг өнгөрсөн оны 9-р сараас эхлээд ингээд 7 хоногт нэг удаа оруулаад явж байгаа. Хэрвээ та хувьцаа хөрөнгийн зах зээл сонирхдаг бол миний сугийг дагаад энэхүү бичлэгээ 7 хоногт нэг удаа 5 минут зарцуулаад заавал үзээрэй гэж хүсэх байна. Мөн эргэн тойрон чинь хувьцаа хөрөнгийн зах зээл сонирхдаг ийм хүмүүс байх юм бол тэр хүмүүстэй бас дуулгаарай. 1-р сарын 5-наас 1-р сарын 9-ний өдрүүдэд за 13.3 тэрбум төгрөгийн юм арилжаа явагдлаа. Тэгэхээр энэ маань өдөрт бараг 2-3 тэрбумын юм арилжаа явагдсан. Арилжааны өвтөх маш сайжирсан байна. За энэ бол мэдээж оны эцэс болж байгаа. Жилийн эцсээр компаниудын 25 оны жилийн санхүүгийн тайлангаар нь за мөн хамгийн чухал нь ногдол ашигын мэдээ гардаг. За үүнтэй холбоотой ингэж идэвхсэн болов уу гэж бодож байна. За өнгөрсөн 7 хоногт хамгийн их төвтэй арилжаалагдсан топ 5 үнцаас нэгт нь Хаан банк 533 сая, хоёрт нь Апо 437 сая, гуравт Инвискор 375 сая, дөрөвт нь Мон Логистик 348 сая, тавт нь Голомт банк 296 сая төгрөгийн тус арилжаа явагдаж өмнөх 7 хоногт арилжааны идэвхээрээ 7 хоногийн дүнгээрээ тэргүүлсэн байна. Хамгийн өсөлт үзүүлсэн 5 үнэцээс за өсөлтийн дараалалаар нэгт нь Оллоо 18%, хоёрт нь Хөх Ган 15%, дөрөвт нь E-Trans Logistic 14%, тавт нь Remicon 6%, дөрөвт нь Remicon 6%, тавт нь Silicat 5%-ийн тус өсөлт үзүүлсэн байна. За бүгд бол хувьцаанд төдийлөн идэвхтэй арилжаалагддаггүй 2-3 дахь ангилалын хувьцаанууд байна. Эсвэргээрээ хамгийн их бууралт үзүүлсэн 5 үнэцээс бууралтын дараалалаар нэгт нь Ган Хийц 15%, хоёрт нь Шивэ Ова 15%, гуравт нь Бөөний Хотолдоо мөн 15%, дөрөвт нь Могон Гол 15%, тавт нь Жүлчин ДТП мөн 15%-ийн тус бууралт үзүүлж бууралтаараа тэргүүлсэн байна. Топ 5-д орсон байна. За манайд чинь 2 хамтын хөрөнгө оруулалтын сан байгаа. За нэгт нь мандал ирээдүйн өсөлт, хоёрт нь үндэсний хөгжлийн сан. 2029 болон 2031 он хүртэл үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй 10 жилийн хугацаатай 2019 2021 онуудад байгуулагдчихсэн. Нэг нь 5 тэрбум, нөгөөх нь 50 тэрбумын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж байсан. За энэ талаар бол тусдаа бичлэг байгаа. Тэндээс дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой. За мандал ирээдүйн өсөлтийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт 47 сая төгрөгийн арилжаа явагдсан бол үндэсний хөгжлийн сан дээр 2.7 сая төгрөгийн арилжаа явагдсан байна. За үнийн хувьд мандал ирээдүйн өсөлт 2.8% өсөлт үзүүлж 994 төгрөг дээр хаагдсан бол үндэсний хөгжлийн сан 4.5%-аар өсөж 92.7 төгрөг дээр тус хаагдсан үзүүлэлттэй байна. За үйл явдлын хураангуйн хувьд Голомт капитал маань 12 дугаар сарын 22-ноос хойш 7 хоног тутмынхаа дотоодын зах зээлийн тойм мэдээллийг PAL хэлбэрээр оруулдаг байсан бол оруулахаа болсон байна. Уг нь бол иймэрхүү мэдээллүүд маш олон байх ёстой. За үзэх хэсэг нь бол тухайн хүний асуудал гэж боддог. За маркетинг под дээр ямар мэдээллүүд байна гэхээр за өнөөдөр буюу баасан гарагт дотоод хөрөнгөний зах зээл өсөлт үзүүлэлээ гэсэн мэдээлэл байна. За оллоо компани ногдол ашиг олгохгүй гэдэг. За хамгийн анхны компани ингээд туузын шийдвэрээр ногдол ашиг олгох хэсэг тухайн мэдээлэлээ гаргасан байна. За өмнө говь аймаг энэ онд 150 тэрбум төгрөгийн дүнтэй бонд гаргана. За энэ чинь баг орон нутгийн хувьд бол баг анх удаа. За нийслэл бонд гаргаж ирсэн. За өмнө говь ингээ 2 дахь тохиолдолд нь болж байгаа юм байна. Ийм бонд гаргах юм байна. Хаан банкны хувьцаа 0.7%-аар өссөнөөр IPO гаргаснаас хойш хамгийн дээд ханшаа шинжилэн тогтоосон байна. За 5 толгой хувьцаат компани 2025 онд уул уурхайн биржээр нийт 5.4 сая тонн нүүрс арилдсан гэсэн мэдээлэл байна. За миний хувьд энэ компанийн хувьд энэ онд хэдийн хэмжээний ногдол ашиг олгож болох вэ гэсэн таамага. За мэдээж энэ оны орлого, цэвэр ашигын үзүүлэлтүүдийг сүүлийн 5 жилийн тоон үзүүлэлтээр тооцоод ингэж таамаг дэвшүүлсэн. За миний хувьд бол нэг дунджаар 8000 орчим төгрөгийн ногдол ашиг тараах болов уу гэсэн юм таамагтай байгаа. За энэ таамаг дээр бол хэвээрээ байна. 11-р сард гаргасан тусдаа бичлэг байгаа. Хүсвэл үзэж болно. Гэхдээ дотоодын зах зээлд борлуулсан нүүрсний мэдээлэл нь бол нээлттэй бус байдаг. За үүнийг бол би өнгөрсөн онд буюу 2024 онд дотоодын зах зээлд хэдийн хэмжээний нүүрс борлуулж ирсэн бэ гэд түүгээр нь жишг болгож тооцсон байгаа шүү. За одоо ингээд санхүүгийн жил дууссан. За 1-р сарын сүүл 2-р сарын эхээр ихэнх компаниуд санхүүгийн тайлангаа нээлттэй мэдээлнэ. За ингээд үүний дараа ногдол ашиг олгох хэсэг шийдвэрүүд бол араасаа гардаг. Тэгэхээр та сувгийг мань дагаад энэ мэдээллүүдээ цаг тухай бүртэн аваарай гэж хүсэх байна. За мөн хувьцааны мэдээллээс гадна сүүлийн үедэд санхүү татвартай холбоотой хэд хэдэн мэдээлэл оруулсан. Санхүүгийн жил дуусвар болоод за 2-р сарын 10, 15 гээд хуулийн этгээдүүд маань санхүүгийн тайлангаа за татварын тайлангуудаа хувь хүмүүс маань татварын тайлангуудаа илгээх ёстой, жилийн тайланг илгээх ёстой. Хэрвээ энэ тайлангаа илгээгээгүй бол 400,000-аас 4 сая хүртэлх юм торгуулах эрсдэлтэй байдаг. За түүнчлэн анх удаа орон сууц худалдан авсан бол татварын буцаалт авах эрхтэй байдаг 6 хүртэлх сая төгрөгийн. Энэ талаарх
хоёр ч мэдээллийг оруулсан байгаа. Санхүүгийн X тайлан илгээх заавар оруулсан байгаа. Тус тусдаа нэг 10 гаруй минутын бичлэг байгаа. Хэрвээ та татварын буцаалт авах гэж байгаа бол за би бодиттой яг өөрийнхөө тайланг илгээсэн тэр бичлэгийг үзээд дуурайгаад хийхэд бол болохоор байгаа. Мөн санхүүгийн тайлан, за үйл ажиллагаатай тайлангийн хувьд ч гэсэн шивэх илгээх энэ процесс бол яг ижилхэн. Хэрвээ та нэгтлэн бодогчгүй өөрөө X тайлангаа илгээх гэж байгаа бол энэхүү бичлэгийг үзээд дуурайгаад хийхэд болно шүү. За тэгээд совгийг минь дагаарай.